За гадаа харцсангууд дулаарчжээ. Өглөөш талхдаг хүмүүс нэмэгдсэн байна. За алхахтаа өглөө энэ нар мантахаас өмнөх одоо энэ үүрэр гэсэн үг те. Энэ үед одоо агарын чанар хамгийн сайн байдаг гэж үздэг дэлхийд даяараа. Ялангуяа сар бол шүнжэнгөө одоо энэ дэлхийг одоо тойроод явж байхдаа яг сарны нөлөөгөөр шөнийн нөлөөгөөр дэлхийн агаар мандал одоо агаарын нягт агаарт байгаа энэ нар сар гаригудаас ирж байгаа нэрчмүүд энэ доошо суудаг дэлхий рүү суудаг доошо. За тэгээд нар гараад ирэх явцад буцаад айжмууд дэше хөөрж байгаа халалтаар одоо физикийн хуулиар. Тэгэхээр үүнээс өмнө одоо буюу нар мантахаас өмнө уртж ингээд амьсгал авах юм бол ялангуяа дотор өөх буух, холестерин буух, энэ судсан дотор байгаа хог цэвэрлэгдэх, хүний бие өөрөөрөө цэвэрлэх асар том системтэй шүү дээ. Үүнийг сэргээхэд асар их дэм болд юм аа. Яагаад агарын одоо үүн дотор эдгэх чадвар их өндөр байдгаа гэсэн үг. Агарын өөрийнх нь агуулмж их баялаг байдгаа гэсэн үг. Тэгэхээр цаг сайхан дулаарсан учраас ялангуяа өглөөний алхалт, нар мантахаас өмнөх алхалтыг бол алхах боломжгүй хүмүүс нь одоо балкон дээрээ гараад эсвэл бол одоо порчгийнхаа өмнө зогсоод эсвэл уртсныхаа гадаа гараад ингээд өөртөө нэг 20 минутыг зарцуулж одоо амьсгалах юм бол энэ махан биеийн чангарал шүн унтаад ч сулраагүй энэ чангарал сулрахад маш их дэмтэй байдаг шүү.